Өнөөдөр бид хүн дахин нэг асуултын өмнө ирлээ. Энэ бол Монголын нэгэн танигдсан нэр. Бизнесийн салбарт хүчтэй тоглогчдын нэг. Нууцлаг юм шиг мөртлөө илж очив. Түүний бизнесийн үйл явдал хэрхэн өрнө? Хамброй брендийг хэрхэн босгов? Их үүсвэрээ хаанаас босгов? Түүний ард ямар нэгэн улс төрч байсан уу? Эсвэл өмч хөвчлөл байв. Энэ бүхний талаар ярилцахаар Хамбройг үүсгэн байгуулагч ирлээ. Зочноо хүлээн авцгаая. Сайхан намарч чинь уу? Сайхан намарч чинь. Өө сайхан. Таны их үүсвэр юу байсан бэ? Энэ Хамброй үйлдвэрийг бий болгохын тулд ямар замыг төлөв? За баярлалаа. Ямар ч байсан энэ нэвтрүүлэг гэхүү ярилцлаганд өрсөнд. Тэгээд энэ ярилцлагыг ярих үндэс маань хамгийн түрүүнд компани эрхчил байгуулагдаад 30 жил болох юм. 30 жил болж байгаа компани их үүсвэр нь яг юу байваа гэдгийг боддоор ярих цаг нь болчих. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөдөр бид нэр 90 оноос хойш 35 жил тийм ээ бүгдийг харлаа. Би бүр жаргараж авчлаа. Ийм болохоор энэ үүднээс ерөнхийдөө энэ болж болохгүй эсвэл их үүсвэр гэж юу юм гэдгийг ер нь чамтай маш сайн харилцаж түүхэн бодит амь жишээн дээр өөрийгөө ингэрийг дэлхий гэсэн. Бодит үнэн юу юм тийм ээ? Өнөөдөр Монгол зөндөө мөнгөтэй төгрөгтэй хаанасаа тэр бүхэн болсон мэддэхгүй. Тэр үеийн эд Монголын бизнес цэцгэлжсэн үеийн тийм ээ? Хүмүүс өнөөдөр ямар шуухан байгаа. Ямар н мэдээлэлтэй ойрох юм уу? Улс төрт орсон юм уу? Ороогүй юм уу? Энэ залуучуудын боломжийг хулгайлсан юм уу? Хулгайлаагүй юм уу? Яагаад энэ 35 жил хөгжөөгүй тийм ээ? Энэ бүгдийг л ярих. Энэ бүгдээс л эхлэе. Энэ бүгдийг ил тод болгоё гэж ирсэн юм аа. Яаж юу н анх мөнгөтэй болж гисэн. Миний хувьд бол ер нь яг хүн болго мэдж байгаа. 1990 он гэдэг бол ардчлалын хувьсгал эхэлсэн жил. Социалист нийгэм задраад капиталист нийгэмд орж исэн үе. Тухайн үед тэр ардчлалыг хийж исэн ч гэсэн ардчлалыг өгж исэн ахмадууд ч гэсэн тэр ер нь уучраа бүгдээрээ л олоогүй байсан. Тийм ээ. Хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй хэн байсныг ч мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэр үед азар би Герман сурч байсан. Социалист нийгмийн бас л бүгд нэрмс гарчилсан Герман улсад оюутнууд 1987 онд очиод тэгэл сууж байгаад азар тэр нийгмийн солилцоо буюу хоёр Герман нэгдсэн үед нь тэнд байж таарад тухайд одоо хүн болго ярьдаг та ер нь Германд байсан оюутнууд их ярина. За ганцхан живжсэн манайхнаас ярина бас тодорхой хэмжээний бизнес эхэлсэн улсууд ч ярина. Энэ хүмүүс юу ярьдаг вэ гэхээр нэг рублийн 8 гэж ярьдаг. Рублийн 8 гэдэг маань яагаад рублийн 8 вэ гэхлээр яг тэр перестройка гараад тэр 88 он эднэрт чинь тухайн зөвлөлт холбоод улс бүгд найрамд харцсан Герман улс хоёрын хоорондох гэрээн дээр зөвлөлтийн иргэдүүдэд нөгөө 30 рубль солидгийг боловцсон байлаа. Тэгэхээр нөгөө Оросууд орж ирээд одоо Оросууд чинь автобус вагоноор л орж ирж байгаа шүү дээ. Дайлангой тэр нөгөө багууд уу одоо Ерва одоо юу гэдэг нь тийм ээ. Одоо нөгөө юу Азербайджан тэр жинхэнэ мөнгөтэй улсууд чинь монголчуудад болохоор 30 рубль буюу 130 төгрөг өгөх хаа. Тэрсэн чинь 30 рубль буюу 130 төгрөг солих тийм бас хоёр улсын хооронд гэрээт юм байл. Тэгэхээр монголчууд чи эсвэл 130 төгрөгийг сольж болно, эсвэл Оросын рублийг 30 рублээр сольж болно. Тухайн үед Оросууд Германд очиод 30 рубль солиулах квоттой байж. Гэхдээ энэ хилцээр байхгүй болж 30 рублээч солиулж чадхаа болж. Харин монголчууд Германд 30 рубль солиулах хэрэгтэй. Энэ дунджаар монгол мөнгөөр 130 төгрөг гэсэн үг. Эндээс тэр 8 эхэлж Оросуудаас рублийг хямдаваад монголчуудаа ашиглан банкнд 30-30-аар рубль солиулна. Мэдээж энэ дундаас нь хонжоо. Ингээд тэнд байсан сурж байгаа, ажиллаж байгаа оюутнууд
ажилчид, монголчууд бүгдээрээ түүний хамтрагчд болж. Энэ наймаа хэр удаа үргэлжилсэнийг зочноосоо одоо сонсцгоё. Тэгээд манай нэг найз одоо авгаагийнх нэгч одоо Оросд хөрхи элчинд ажиллаж байсан тэр хүмүүсийн нэрийг яриад яах одоо хөрхи бурхан болцсон байгаа. Тэр хүн очлоо шүү чи нэг туслаарай гэж надлаа тэр үед ч одоо уцаар ирэх бас кино шиг болдог байлаа шүү дээ. 6 цаг хүлээгээл шууд ороод тэгэл Москвагаар дамжаал ингээл тэгсэн чинь одоо ингээ манай эхнэрийн их чинь очноо чи нэг туслаарай гэд. Тэгээ мэдээж найзынхаа юм туслахгүй яах вэ? Тустаал явсан чинь нөгөө их чинь 5,000 рубльтэй явж идэг. Тэгээ тухайн үед бол нөгөө 10 червонец гэж одоо улаан 10 рубль сольдог тий. Тэрнээс ш одоо 50 100 солихгүй шүү дээ. Тэгээд нөгөө солихын тулд бид нар юу хэрэгтэй вэ? Банк дээр очиж чиний пассворд декларац гэдэг чинь нөгөө айлын юу орсон гарсан. Тэгээ пассворд л хэрэгтэй болоо шүү дээ. Тэгээ мэдээж оюутнууд ч бас нэг тэр үед ч рубль сольжсныг яадгүй тодорхой хэмжээний бас тийм жоохон мөнгөтэй хүмүүс ирүүл нэгнийхээ пассворд аваад сольдог. Тэгээд явах тэ дрэснэр оюутнууд бас хууж байгаад би нэг 20 30 пассворд цуглуулаад тэгээд нөгөө вокзалт бас декларац аваад нэг Орсын Протокотоос авч байгаа шүү дээ тий. Тэгэл нөгөө 10-таар хүрээд ирсэн байгаа юм чинь нөгөө декларацсан дээр бичээд нөгөө Монголын ард мөнгө байгаа шүү дээ. Ард мөнгийг нь сүл дээр нь хөрөх хэзэл ингээл декларацсан дээр дараал. Тэгэл нөгөө 20 30 пассворд гэдэг чинь нэг хүний 30 гэдэг чинь тэгэл чи 900 рублийг л нэг удаа нэг банк дээр чинь одоо албан ёсоор банкнд очил чи декларац пассвортойгоо бол албан ёсоор 30 рубль сольж байгаа байхгүй. Тэрэн дээр бол ямар нэгэн хууль бус юм байхгүй. Яг одоо ярихт бол нөгөө бичигчээс юу одоо декларацсан дээр л тамга дарж байгаа нь. Одоо гэж 8 шарга маргаш ажиллаж байгаа. Өө тийм байхгүй. Тэр чи одоо зүүн Германд чинь бас хууль хатуутай байсан. Тэгэл солиод ихчид тэр үед чинь бас л тус болчихж байгаа байхгүй. Тэгэл сольж явж байгаа л яасан бэ гэхлээр миний урталт нэг балгаарууд тэ би ч болох дээр ингээд нэг 30 пассворд барьсан декларац барьсан ингээд нэг 30 пассворд болгондоо 30 рубль. Тэгсэн чинь миний урталт тэгсэн чинь нэг 2 балгаар гадаа нэг автобус зогсож байсан тэ. Болгарын турист компани байх шиг байсан. Тэ нэг эрэгтэй эмэгтэй хоёр. Тэгээд тэр нэг албан бичиг нь туристчгийн ингээд нөгөө Болгарч бас кириллэр байсан юм чи хараад ойлгож байгаа юм. За энэ нэг туристийн компани. Тэгсэн чинь манай хүмүүс нэг ганц цагс ганц пассвортоо өгснөө 60 хүний аюуг сольдог ба шүү дээ. Ингээ харсан чи турист компани. Би яг хойно зогсож байсан болохоор харчихгүй юу. Тэрийг харчингуудад би нөгөө ихчтэнд тусалчаад нөгөө найзлуу чи над руу биш тэр үед Монголд нөгөө жуулчны компани гэж байлаа шүү дээ. Жуулчны компани юу баланк явуулчихаа. Тэгээ манай найз надлуу нэг жуулчин компани баланк нэг 20-ыг явуулсан. Тэр үеийн тэр А4 дээр тэр чинь бас хүүхөнгөөр жуулчны баланк аягүй гоё байсан юм. Тэгээ нэг удаа одоо мэдээж бас баланкн дээр хөрхи ихтлэл 30 хүний нэрийн аягүй зохиож бичсэн шүү дээ тий. За эхлээд мэдээж өөрийнхөө нэрмээр ингээл нэг 30 хүний. Тэгэл нэг анх удаа тэр их хийх гэж байгаа юм чинь бас жоохон айдастай тий. Тэгэл нэг 30 нэр үччихэл нэг баланкн дээр тэгэл тэр чи 900 рубль гэсэн үг шүү дээ тий. Тэгэл яг ихч бас тэр үлдсэн мөнгөө солиод өгчөрөө хүүхдэд өгчөрөө тэр мөнгөний сольчих гал нэг банкн дээр орлоо бас болоогүй 2 3улаа явж исэн бид нар чи. Нөхдүүд ордгоо би ч яах вэ тэгэл одоо бас л эрсдэлчтэй тэр чи одоо тэгэл хэрвээ янз янзын асуудал социалист нийгэм байсан контронт байсан янз янзын л асуудал байлаа бас айдастай үстэй. Тэгэл орсон чи нөгөөдөл чи аваад алга болчихдөг юм да нөгөө банк одоо банкны яг юун дээр л очиж байгаа шүү дээ. Цаашаа алга болцсон. За 20 минут болоо би сүлдээ за хаалхаа онгорхон зүгтаж байгаа. Айгастай тий. Тэгж байгаа л яасан чинь цаанаас нөгөөдөл чинь бүр хүн болгонд нь тэр чинь 96 марк л болж байгаа байхгүй юу? 30 рубль гэдэг чинь 3.20-оор бодглохлоор 1 рубль 3.20 байсан. 96 марк. Тэгээ бүр 50-т 2 хойрт тэгээ 5-ын задгаа 1-ийн задгаа хүн болгонд калгуур. Тэгээд л энэ эхэлсэн. Тухайн үеийн Монгол хувьсгал залуучуудад эвлэлийн тийм групп ирдэг байсан. Тэр нисгэж. Тэгэл янз янзын улсууд ирнэ л та. Тэгэл тэд нар чи ирээл нэг өрөвдөн бид нар сольж өгөн гүцгийг аав нэ тэрэ гээл
бас л тодорхой хэмжээ оюутнууд ч өөрөөр хэлбэл турист үзснийг тусалж байгаа, өөрсдөө ч гэсэн бизнес хийж байгаа. Тэгээд тэр манай Дрезден хотын Прагер гудамж гэдэг тэр гудамж бол айгүй олон тийм буудлуудтай, гоёч гудамж. Тэгэл тэр буудлынхны логод байсан чинь хэдэн Ереванууд л тэнд. Бид нар шууд социалист нийгэмд байсан болохоор Оросд гадарлаа шүү дээ. 4-өөс 10 төгсөлтөд Оросд сураад улсын шалгалт өгдөг. Яриад тэгэл нэг лоббинд яхад пиу угаал хүнтэй юм яриад суужсэн. Оросд рублээс олж чадахгүй нэ тэрэг гэл. Тэгэл ингээд нэг багтаа юм яриад та нар ямар проблем гэсэн чи рублээс олж чадахгүй сольж чадахгүй л. Солино штэ молино штэ гэл нөгөө төсвийн айл хэдийн нөгөө рублээс солиод сурцсан байгаа юм чинь. Тэгэн гутаа нөгөө Орос юунууд чинь хэдээр өгөх юм өхөн гэсэн чинь нэгийн нэгээр бол шууд өглөө мөглөө. Тэр чинь би нэгийн нэгээр аваад банкнд орчод нөгөө чинь 3.20 байхгүй юу? Тийм ээ. Бараг 3 дахин өсөж чинь гэсэн үг штэ. Тэгэл нөгөөдүүлс чинь 10,000-ыг аваад юу авах вэ? Маргаш үдээс хойш ирнэ гэл тэгэл чинь 36,000. Тэгэл эхэлдэг юм байгаа байсан. Тэгээд тэгж яг чи нөгөө 2 Германы Бранденбургийн хаалга онгоогоод тэр чи 80 оны 10 сарын 3-нд байхгүй юу? Ерөөс хаалга нь онгоогоод тэгэл бөөнөрөө алгаж гараад баруун гэдэг юмд чи очихдчихл. Үнэхээр хар цагаан телевизээр үзэж байгаа лөнгөт телевизээр үзсэн юм шиг бодож байгаа юм. Бид нар зүүн Берлингээс баруун Берлинд орж байгаа юм ярьж шít. Тэгэл баруунд ороод тэгэл нөгөө Чех, Польш одоо тухайн үеийн зүүнүүд бүгдээрээ гараад яа жинхэнэ Деважинд очдөг юм байгаа шүү дээ. Тэгэл анх тэр чинь 80 оны 10 сарын 3-нд бид нар чинь ингээ бөөнөрөө нэгнийдээ ингээ телевиз үзэж яхад л мэдээгээр гардаг байхгүй. Хил нэгдэж байгаа гэл. Тэгэл бид нар чинь бараг л тухайн үед кинол гарч байгаа бахтаа гэсэн чинь бүр гудамж тэр чигээр Берлинген дээр Александр Фридрих Штрассе ерөөсөө тэр Бранденбург тоор тэр гудамж битүү хүн. Тарбанттай бол тарбанттай яа. Тэгэл анх хөрхи энэ бизнес чинь жинхэнэ одоо change money гэдэг шиг тийм ээ. Тэгээ баруунд болохоор бүх юм чөлөөтэй. Чи тэнд бол рубль авч болно юу рубль авч зарж чадахгүй. Зөвхөн зүүнний маркаар чи барууны марк авч болно бүх юм. Тэгэл энэ рублийн бизнес эхэлсэн. Бүгд найрамдах Монгол Ард улсын сүүлчийн он жилүүдэд бид ирж байна. 1989 онд 1 марк 1.3 төгрөгтэй тэнцдэг байсан гэж зочин маань өгүүлж байна. Мэдээж хэрэг энэ үед социалист лагерын нэгэн улс байсан болохоор ханшийг хүчээр төрөөс тогтоодог байсан. Харин бодит ханш нь 1 марк 10 төгрөгтэй тэнцэнэ. Nichts als Illusionen, doch sie machen manchen Tag etwas bunter. Und so manche Träume sind, dass sie sich nicht lohnen. Und wir fallen vom Himmel hoch zur Erde runter. Doch solange ich lebe, wird sich das wohl nicht ändern, denke ich. Тэгээд явж явах чинь бид нар бол нэг өдөртөө би чинь нэг хамгийн дээд л нэг $28,000 ер нь яг тухайн үеийн ханшаар тэгээд бид нар чинь тэр зүүнний марк авчингуудаа бас л шууд л ер нь Deutsche Mark доллар болгоно юмыг яаж мэдэх өдөртөө рүү эрсдэлтэй тухайн үед чинь бүр жинхэнэ нөгөө 2 Герман нийлэх гээл тэгээд нөгөө рубль доллар Deutsche Mark гэж барууны мөнгө зүүнний мөнгө чинь тэгэл байхгүй болно шүү дээ ерөн сүултээ. Тийм болохоор чинь хурдан л сольж явах. Тэгээд нөгөө мөнгөгүй хүмүүс чинь гинт мөнгөтэй болчихлоорэ банкнд хийж мэдтгүн тий. Банкнд ивэл бас юмыг яаж мэдэх одоо контрол тухайн үед айцтай байгаа шүү дээ. Тэгээд мөнгө байхгүй хүмүүс чинь гинт мөнгөтэй болохоор тэр мөнгөний менежмент эднэрийг ер нь байхгүй гинт болчихсон юм чи бас тэгэл гинт л алах болдго юм байл. Тэгэж тэр рублийн 8 ч ер нь явж исэн байхгүй. Тэгэл тэнд Германд байсан бүхэл оюутнууд сольсон дөө. Чөлөөтэй болонгууд нь та ямар маркийг жишээ яадаг байсан юм? Зөвхөн тэгэл барил явна шүү дээ. Аваа зарах юм уу яах юм тэр процесс нь? Процесс нь ингэ за чи банкн дээр очиод нөгөө 10 рубль чинь 36 марк болчихно тийм үү? Зүгээр 10 рублээр л 36 марк. 36 маркаар чи баруун очингуудаа Deutsche Mark юм доллар авчдаг байхгүй. Хангалттай тэр бол чи сүүлдээ нөгөө өрөвлж хямдраад 1 өрөвлж бүр 50,000 хүртэл болсон шүү дээ. 50 фэнийг хүртэл болж байгаа. Гуг нь 3.20
банкн дээр очиод. Тэгээ сүүлдээ ингээ банкуд явсаар байгаа монголчууд явсаар байгаа сүүлдээ хүмүүс чинь банкуд бүр 89 оны сүүлээр бүр солих нь аягүй хавардаад тэр үед бүгдээр очсондоо одоо энэ жага гүндлээ хоёрл ярьж байгаа болохоос энэ Барсын Амрбаатар маатар гэж ер нь мөнгө төрөгтэй Монголын ихэнх хүмүүс ер нь тэндээс их усрээ бий болгосон шүү. Яг Монголд ч гэсэн бас нэг арцтай уур амьсгал бий болсон. Бид нар Монголдхыг сайн мэдэхгүй байгаа. Бид нар зөв бүгдээрээ л Германд байсан. Тэгээ Германд байсан оюутнууд чинь бүгдээрээ л нөгөө мө гүйц савих. Тэгээд Монголоос юу болж өгөх бүгдийг Герман зараад тэрүүгээрээ гутал авч Монголд ярьж эсвэл Орос руу очиж зардаг ийм л нэг одоо бас л контрабанд маягийн юм уу да тийм ээ. Контрабанд гэж хэлэх хэцүү л дээ тэр чин тэртээ дөрвөл гүйцийн тухайн үед одоо Монголдоо бол нэг 56 төгрөгийн үнэтэй. Социализмын үеийн хөх гүцийг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэ хүүцийг 52 төгрөгөөр аваад Германд аваачаад багада 150 маркаар зарна. Оролцогч маань харин 300 төгрөгөөр дээдлэн зарж байж. Гэтэл бусад сүүхээтэй залтай нэг нь 500 маркаар зарж байсан түүх бий. Тэнд аваач зарсан марка эргүүлээд 12 маркаар гутлаа. Харин энэхүү 12 маркаар авсан гутлаа Монголдоо ирээд зарахдаа 150 төгрөгөөр зарна. 150% нуурах ашигтай бизнес гэсэн үг. Биднийг тэнд буужгин жаахт л энд нөгөө 20 дахь тогтоолт болж исэн юм шиг байгаа. Тэгээ 80 онд чинь би бас Монголд ирэл ээж одоо аав хоёртоо машин тэрэг аваад тэр үед нөгөө Sony телевизэр дөнгөж гарцсан. Өнгө телевизэр. Тэгээ Sony моныг чинь бөөнөр нь аваад. Тэгэл бас нэг $50,000 тэрсэн багт өргөдөхгүй л байсан да 80 онд. $50,000 орж ирсэн. Тийм шүү дээ 80 онд би чинь $50,000 Монголд орж ирсэн юм чинь. Үүрэгддэг. Тухайн үед нөгөө мөнгөгүй байж байгаа гинт мөнгөтэй болчихлоор ч нэг өлөдлөх юм уу тэр үед чинь бас хөвчлж болоогүй байсан. Тэ? Тэгээд бас лангуу мангууч хоосон. Тэгээд тэр үед тэгээд тэр ганцхан манцганд нь шаваагүй шүү дээ. Намайг оюутан байхад бол $1 25 төгрөг байсан. Тийм би жишээ нь одоо 80 онд ирээд $1 сольж 25 төгрөгөөр сольдог байсан. Тухайн үед ч одоо энэ Баянгол Улаанбаатар шоп постл тэгэл хэдэн багийнхаа найзуудтай бүх төрлийнх нь архийг аваад манай найз зураг өгдөгсэн. Синзана Мартини ингээ бүх архийг ингэж барьж барьцсан. Залууч байсан төө тэр чи одоо 26 мургат 25 6 тал хүүхдүүд шүү дээ. 90 оны 7 сарын 1-нд бол айгүй гоё. Тэр үед чи яг 7 сарын 1-ний шөнө буюу тэр өдөр зүгээр энд дүүл нөгөө банкны машинууд нөгөө амар security-тэй машинууд гудамжаар дүрэн тэр чинь шаагилтаад яваад байгаа юм чинь. Тэгэл тэр зүүнийн хүнсний дэлгүүр тэр барааны дэлгүүр эднэр заяа 90 оны 6 сарын 30 байна 31-нд зүүнний бараанд байсан мөртлөө 90 оны 7 сарын 1-нд чи хүнсний дэлгүүр орохт зүүнний ганц бараа байгаагүй шүү дээ. Ундаа сүү мүү тэр чигээр нөгөө дэлгүүр чинь бүр нөгөө хар цагаан зурагт үдж ягаад өнгөц зурагт юм шиг л тэгээд бүх бараагаас явсан байна юм чинь. Бүх бараагаас. Тэгээд дахид зүүнний марк цараг аав. Тэгээд тэр үед чи өөрхөө зүүнний улсууд ч нөгөө зүүнийхээ маркийг талбай молгоодоор шатаагаал тий. Тэгээд телевизүүд зөндөө юм бүр нэг обоо хийгээл тий. Зуутын марк зүүнний зуутын марк дээр штэ. Тэгээд нөгөө мөнгө цаас болон зүүнний марк цаас болно гэсэн тэнд. Хоёр Германд нэгдсэн түүхэн өдрийн дараа бас нэг сонирхолтой үйл явдал болж. 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр. Энэ өдөр зүүн Германы хуучин бараа бүтээгдэхүүнүүд дэлгүүрт худалдаалагдж байсан бол 7 сарын 1-ний өглөө гэхэд бүх бараа бүтээгдэхүүнүүд лангуунаас арчигдж харин барууны чанартай үзэмжтэй бараа бүтээгдэхүүн дэлгүүрийн лангууг дүргэж. Эндээс маркийн хаш тасралтгүй унж гисэн байна. Эцэст нь ханын цааснаас хямдуулсан болохоор германчууд гэрээ маркаар ханын цаасны оронд чимгэлдэг болж. Харин өнөөдөр та 1 марктай бол $200 зарж байна. 20 дугаар тогтоол гэдэг шиг юм гарсан юм биш үү? Мөнгөний ханшиг нэг өдрийн дотор. Гэхдээ айгүй гоё. Зүүнний маркийг барууных яасан бэ гэхлээр хэрвээ чи 10,000 марктай болцоо 10,000 зүүнний Ост марк гэж ярьж байгаа шүү дээ. 10,000 Ост маркт бол чи Альбиосор банкндаа өгөөл тэрийг нэгийг нэгээр 10,000 Дойч марк болгож байгаа.
зөө. 10,000-аас дээш бол тэ нэг Deutsche Mark 2 Ostmark болж ирсэн. Тэгэл тэр үед нь авижл банкнд хийчихэл өстэй байхгүй да тэ. Тэг чин би чинь бас нэг манай Монгол оюутнууд ч мөнгөгүй болохоор 10,000-ыг өгөөд нэгийг 2 бол би ч алид өөр дээр мэдээж 10 хийгээд 10 болгочихж байгаа л да тий. Гэхдээ цаашаа нөгөө мөнгөийг чинь бас солихын тулд хүмүүс дансанд нь мөнгө хийгээ тэгээд нөгөө мөнгөгүй судалж яах юм би чамд 2,000 Deutsche Mark өгж байгаа шүү дээ. 8-ыг буцаагаад өгчөөрэй гээл тэгэл хүмүүс л тарааж өгөө. Сүүлдээ жоох уудаг байсан. Уудж байгаад нэг согтон мохтууд хэнд өгснөө зарим мартаал ингээл. Уг нь бол боломж олгосон юм биш үү те. Тэгэлгүй яадаг юм бэ? Яг адилханаар солих те. Нэгийг нэгээр 10,000. Тийм бай. Тэгээ дээшээ их мөнгөтэй хүн бол нэгийг 2-оор гэдэг. Тэгээ нэгийг 2-оор солино гэдэг чинь бас л амар барууныхан бол тухайн үед бол зүүн дор зэрэгтэй бас мөнгөийг цутгасан шүү дээ. Одоо сүүлийн үед зүгээр л ярихдаа бол ер нь яг 90 оноос хойш баг баруунаас илүү зүүн герман нөгцсөн байх. Зам харилцаа ер нь бүх юм дээр барууныхан жирээс. Тэгэл зүүнний үйлдвэрүүд чинь хувьчлагтаал нэг маркаар одоо бидний мэддэг нөгөө махны үйлдвэр бүх хям цех тэгэл пивний үйлдвэрээс бүх үйлдвэр нэг маркаар хувьчлагдаж байгаа шүү дээ. Яагаад нэг маркаар хувьчлагдаж байгаа вэ гэхээр чи нэгийг төлж аваад буцаагаад салгахаа өөртөө их байхгүй. Тэр үйлдвэрийн тоног төхөөрөмжөө салгаж явна. Тэр юм өөртөө их байхгүй. Тэгтэл хятадууд л орж бас их нэлийн үйлдвэр авсан. Тэгээ монголчууд бас одоо тухайн үед санаж байгаагаар бол нэг Германы засгийн газар чинь тухайн Монголын засгийн газарт 10 сая Deutsche Mark-ны буцалтгүй тусламж өгтөл яг комплект махны үйлдвэр орж ирсэн байлээ. Тэгэл тухайн үед нөгөө одооны бид нэр ярьдгаар тухайн хөдөө аж ахуйн сайд нь мэдээлэлд ойрхоноор хамаатан садангуудаа нөгөө комплект үйлдвэрүүд чи одоо нэг тэр махны үйлдвэр гэсэн комплект юм ирнэ шүү дээ тий. Тэнгууд хямны цехийн нэгэнд нөгөө л ингээд ангилгагийн нэгэнд нөгөө л уугаад ерөөсө хүнээр бол гар хөлөөр нь салгад хийцэн баг. Тэгээ нэг хэсэг чи 90-ад оны ихэр чинь бас нэг энэ дэндгөө нэг баахын хямны цех бий болсон шүү дээ. Яг тэр тийм түүх баг. Тэжээгч алдсан монголчууд амьдрал төсвөрлөхөд бих цаг үеийг туулсаар. Харин энэ үед бурхан харж үзүү гэхэлтэй Германы засгийн газраас 10 сая Deutsche Mark-ийн буцалтгүй тусламжийг Монголд өгч. Ингэхдээ мах боловсруулах цогц үйлдвэрүүдийг өгч. Хямны, мах боловсруулах, махан бүтээгдэхүүн хийх гихчлэн 5 иж бүрэн үйлдвэрийг өгч. Харин энэ үйлдвэрийг монголчууд бүтээгдэхүүнийг нь ашиглаж чадсангүй. Учир нь хүнс хөдөө аж ахуй сайд байсан хүн танилтал ах дүүстэй бүгднгийн жиргээд жидүү шиг хугаад өчж. Тэр хүн хэн бэ? За 89 онд иржээ $50,000. Тэрнээс хойш ямар үйл явдал болсон? Одоо 96 он хүртэл 7 жилийн хугацаанд тэрнээс хойш за ингээд 90 оны 7 сарын 1-нд чинь нөгөө мөнгнүүдэд тараагаад тэгээд буцааж олж авахгүй хэцүү болоо. Тэгэл сүүлдээ ингээд бизнес ингээд байхгүй болчихж байгаа. Ерөөсөө тэр үе чинь бид нар чинь нөгөө гүцээ зарж чадхаа бол чинь тийм ээ барууны одоо нөгөө зүүнний мөнгө чинь Ostmark ч юм уу сайхан байлаа шүү дээ. Хүн болгон бодлогч авдаг яадаг гэдэг байлаа. 90 оноос хойш тэгэл ерөнхийдөө монголчууд их ажил хийсэн л дээ. Германд хямдхан элбэг байгаа зүйлс Оросд үнэтэй ховор. Эсвэргээр Оросд хямдхан элбэг байгаа зүйлс Германд ховор үнэтэй. Эндээс дараагийн бизнесмен өргөжөж эхэлж. Би ч нэг оюутан байхдаа 2 Вьетнам оюутантай амьдардаг байсан. Тэгээ манай Вьетнамууд чинь бүх бизнестэй сайн. Тэгээ яг 7 сарын 1-ээс хойш Вьетнамууд чинь гудамжинд гараад нөгөө тамхи шагналдаг. Тэр үед дэлгүүрээс чи тамхи аваад одоо 5 марк ч л үнэтэй. Тэгм гараас нөгөө Вьетнамуудаас авах 3-4-өөр хямдхан авдаг байхгүй. Хүмүүс ч их тамхи татдаг байж. Тэгээ Вьетнамуудтай ярьсан чинь Marlboro гэдэг тамхиг 250-аар авна гэдэг байхгүй. 2 марк 50 мөнгө. Тэгээ би ч явахдаа одоо тухайн үед нэг хэдэн төгрөгтэй хийх чинь байхгүйс нэг агарын бодцсон амтын Польш руу гарсан чи Польшийн хил дээр Франкфурт уудар гэдэг чинь Берлингээс ер нь 120 км нэг машинаар л хурдан явал орчиж байгаа байхгүй. Болоогүй бас таньдаг элчингийнхээ хүн амтантай нийлээд дип амартай машинаар явахгүй. Тэгээ яг манайхын ч бас Польшоос ерөнхийдөө хүнсээ контрабанд руу орж байгаа. Одоо тэгэл ярина. Тэгээ тэр үед чинь бас манай элчин мэлчгийнх чинь бас нөгөө Германаас илүү Польш мөрт мах зах хямдхан байхгүй юу? Хүнсний бүтээгдэхүүн хямдхан. Тэгэл тэр мэрийг авдаг гэсэн. Тэрэнд нь ороод явсан чинь зах дээр нөгөө улаан Marlboro чинь нэгээр байж байна. Нэг пачк гэсэн үг шүү дээ.
Нэгээр тэгэнгუут нь тэр чин бас элчиндээ мундаг хүмүүсээ тэр хүмүүс нэр мэрийг чирээд идэх юм. Алуу нэг 4 хайрцаг би мадгаараа хайрцсан машины. 123 гүйц явж байгаа ч бенчнээ. Тэгээ хүмүүсийн урдтай яж гэ би чинь бараг л бага чинь тэр чигээр навчиж байгаа байхгүй. 4 хайрцаг марл бороо аваад юу орлоо. Тэр чинь нэг дипломат юутай болохоор чинь шууд шалахгүй орж байгаа байхгүй. Тэр үуч ямар тийм янз янз үзэж харах юм байхгүй. Тэгэл орж ирэнгуудаа би ч нэг юм уу 2 пошт зүгээр нөгөө хоёр нэгэнд гарч ирэл нөгөө 4 хайрцаг чинь тэр чинь 4 хайрцаг гэж нэг хайрцагтай 50 бүр блокер байгаа шүү тийм ээ. Тэгэл өөрхөд тийшээ нэг хэсэг явсан та. Тэгэнгүүт тэнд одоо Германд авчиад хэдээр зарж байгаа юм та? 250. 250. Нэгээр аваад 250. Нэгээр аваад. За тэгж нэг хэсэг явж байгаа сүүлд нөгөө өөрхөд тэр үеийн элчинд ажиллаж байсан улсууд чинь бас л нөгөө социалистийн бүтээгдэхүүн болохоор айдаг ичдэг. Манайд болохоор жоохон мөнгө хийгээд сурцсан, мөнгөний амтанд орсон болохсон нэлээ хийчих гээл инээ тэрэгээл тэгэл жоохон зөрчилтөө үүсээд тэгээ байж байгаа яг вэ тухайн үед би ч нөгөө энэ удаан марл борооч юу н Оросоос орж ирдэг юм байна. Оросд хямдхан байна. Орос мөрчдөө орсон чинь Орос руу гайгүй байна гэхлээр Орос тавхаад Орос руу тавихтаа бас зүгээр тавхаагүй нөгөө дипломат аваад Орос руу орсон чинь нөгөө цацтай газ ба штэ. Тэр газ аваад тэр газыг алчин гэхгүй юу? Газ чинь болохоор одоо би одоо зүгээр дэлгүү бүний үнээр навахт 2 марк 50 байхгүй. За 2 марк 50. Москвад очисон чинь 2 блок тамхи бараг 300 рубль юм аашээ. Тэ 300 рубль юм ааш. Тэнгууд нөгөө газтаас солог 2000-ыг аваад авчиж байгаа шүү дээ. Тэгээ Москвад ирээд газа зарахын цараа солихын солиод тэгээд тэр үеийн тэр Москвагийн тэр консул масалж одоо өөрхий генерал болсон улсууд л галтай одоо хэдээр аваад хэдээр явж зарж байгаа юм та? газ бол би 250-аар авцсан. Тэгээ мэдээж нөгөө тэр газууд оруулахын тулд нөгөө паспорттай юм уу хүүх паспорттай юм дипломат хүнээ аваад явна тийм ээ. Тэгээ хилээр бол одоо тэр чин Польш Орсын хилээр л орж ирж байгаа шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэр чинь 2 том нөгөө дипломат чемодан л болж байгаа юм чинь. Тэр бол асуудаг. Орж ирээ тэр тухайн үед яг юу хийсэн юм а тэр манай элчин ч одоо нөгөө юуны төв гэдэг худалдааны төлөөлөгчдийн газар гээд бас нэлээд том монголчууд бүгдээрээ цуглардах газар байлаа шүү дээ. Одоо хүн болгон одоо ганцхан 8-ыг ихэлсэн пичгийц нөгөө л скотч те пич нөгөө ганцхан 8 хийж үзээгүй юм чинь бас мэдэхгүй юу зараагаад байгааг мэдэхгүй тэгэл бүгд юм зардаг гэсэн юм шиг. Тэнгууд чинь би газтай очиод манай 40,000-ын 2 байсан юм а. Эрдэнэ нэгэн талигч болцсон юм а. Хэн бас нэг Жона гэх тэр хоёртойгоо нийлээд тэр хоёр маань миний юм гарч заарна. Тэгээд бүүнээр нь заарна. Тэгээд мөнгөөр зориулж нэг ойролцоогоор нэг газ чинь бараг л тийм 200-аас 300 рубль юм шиг байна. Тэ? Би өөрөө зарж үзээгүй л дээ нэг зараагүй. Тэгэл тэд нар авч яваад зараад тэнгууц нөгөө 2 блок тамхи болно гэдэг чинь би чинь Германд нөгөө тамхи явуулж штэ. Нөгөө 2.5 марк чинь 50 марк болж байгаа байхгүй. 20. Тэгээд яг эхнийх нь сайхан явцсан. Эхнийх яваад сүүлдээ би чинь зөвхөн Германд руу ч явуулахгүй. Манай монголчууд ч бас марл бороод өнгөр л явдаг гэсэн. Өнгөр зарж мардаг. Тэгэл тэр визтэй нилээн гайгүй явж байгаад шатсан. Яасан бэ гэхэлэр нөгөө үжаахт нилээн ихийг хийчихээ 5,000 газ авчираад. Германаас. Тэнгуүтээ бас нэг 1000-ын нэрхүүлүү гэж яваад ингээд тараагаал. Тэгээс үлдээ нөгөө бүх нөгөө тэр чинь бас ариун тамхи болоо шүү дээ. За өнгөрлөө явуулахын явуулаад хүн төхөө нөгөө л ингээд бас алдахын алдаал. Тэгээл зүр хамгийн сүүлийн бараг хитэ хайрцаг байна. Бас нэлийн хайрцаг. Одоо ингээд зарим нь мартчихад байна. Ямар ч байсан 2 3 купе гэдэг чинь богооны купе дүрчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр 2 марл бороо гэж нийлүүлээд борцаасаар скотч нөгөө боогоод тэгээд тэрийг бас дипломат ачаа болгоод тэгэл бас нэг хүнтэй тэр чинь тэгэл Польш руу бол нөгөө дипломат ачааг гарчиж байгаа. Тэгээд яг Германы нөгөө Франкфурт уудар гэдэг нөгөө газараа шатчих байгаа юм та. Яасан бэ гэхлээр яг нөгөө борцаасаар би ч уг нь 2 3 давхарлаж ирсэн байхгүй. Тэгээд нөгөө тэр чинь би бас өөрөө их мөнгөтэй болсон ч хүмүүс мөнгө адгалсмаас ингээд мөнгө нөгөө дөрөв чинь залхуураад 2 3 борцаасаар орох чи ганцаар ороосон чинь
Германы гайдын байцаагч нэг балтаа явж байгаад балаараа ингэчихгүй. Тэнгүүд нөгөө хоёр давхар байсан бол бор цаасл гарна шүү дээ, тий. Цаанаас нь марл бор. Тэгэл нөгөө ч гэсэн гараад ажлын хэсэг гаргаад тэгэл баахан хүмүүс ороод ирсэн чинь нөгөө өөр хин надтай явж ирсэн чинь айдгын байгаа байж тээ. Үгүй миний ачаа биш энэ ачаа гэл тэгэл би чинь тэр олон тамхи тэгсэн чинь тэгж байгаа тэр гээл юм. Татвар төлөө тамхиа авч болно. Татвар нь хэд юм бэ гэсэн чинь 300-аад мянга. 300-аад мянга марк. Юу яадаг гэдгэлдэг. Тэгээ би чинь бас болоогүй нэг чамдаа авчиг чамдаа ч юм болохоор эд мөрийн баримт. Гэтэ би амар айцтай байсан л ингээд шоронд явчих магадгүй чинь тэгэл амар контрол үзтэй энэ ч одоо тэр олон тамхиг. Тэгээ тамхи болдгүй байна гэл. Ер нь их мөнгө алдсан тэгт бол ер нь Маш их ашиг олж байсан ч контрабандын хэрэгээр тамхиа ураалгаж юу ч хүү хоцорсон тэрээр аль болох тогтвор сууршилтай баталгаатай ажил хийхийг хичээв. Ингээ Германд барилгын ажил хийж эхэллээ. Гэхдээ түүний дотор хүн түүнийг зүгээр суулгасангүй. Клаустай танилцв. Тэр хоёр нийлж Германаас $3,000 хуучин машин Монголд оруулж ирв. Энэхүү оруулж ирсэн машинаа хятадуудад $40,000 худалдана. Гэх мэтчлэн ээлж дараалан машин зөөсөөр нэгэн удаа $280,000 болон Улаанбаатарт ирэхэд 8 шаргын валютын ханш тэрхүү долларын солиход хэлбэцэж байв. Нэгэсэндээ Монголын валютын зах зээлийг савлуулах хэмжээний мөнгө байсан гэсэн үг. Яг та тэгэл жоохон доош ороод тэр үед чинь тэгэл нэг баруунд чи өөр их усэр байхгүй тий. Их усэр болохгүй л явж исэн чинь нэг яг мөнгө төгрөгч багтаал ирсэн чи одоо нөгөө Батханбаатар чи ажил хийсэн чи Берлинд нэг таньдаг хүмүүсийн хайжад бол нэг ажилламааргүй санагдаад ер нь Мюнхен рүү яваа. Мюнхенд ер нь бавар гэсэн үг шүү дээ ер нь цагийн ажилч өндөр юм байна. Тэгээд бас хүмүүс шарагдахгүй хүн шиг нөгөө бүдүү бодох нэр уурахаар ясгуур гэдэг шиг л. Тэгээ Монгол байхгүй газар руу чи явахдаа бас болоогүй тэр үед чинь бас нилээ юм алдаад бас хүн амьд нүгж яваад бас л ер нь хэцүү болцсон үйл тээ. Тэгэл нэг адиалтай за юу ч гэсэн одоо тас танихгүй Мюнхен зөвхөн зүгээр л очиод явж исэн болохоор сайн мэдэхгүй шүү дээ тийшээ гараад явлаа. Нэг вокзал дээр билетээ төлөөл гал тэргээр явал. Мөнхний вокзал дээр буусан чинь тэр үед нөгөө юуны Югославийн дайм болж байсан. Яг тэр үед. Тэгэл би чинь вокзал дээр 2 хонсон шүү дээ. Нөгөө адиал амир хэрэг болж байгаа юм чинь намар тийшгүй байсан. Нөгөө өглөө эрт 4-5-д нөгөө сони ирдэг тэр үед чинь сонингоор зар тавьдаг байлаа шүү дээ. Тэгэл ажилд авах. Тэгэл нөгөө таксонууд чинь бүгдээр ойчртой нөгөө дайнаас хөөдөж ирсэн цагаач баахын Югослав. Тэгэл нөгөө янз янзын улсууд. Би ч ядж явах бас нөгөө Герман хэлтэй Герман сурч ирсэн юм чинь. Тэгэл ярьж байгаа л нэг ажил болоод ажил хийлээ дээ хөрх. Тэгэл анх ажил хийгээл тэр нь амар гол нь өдөртөө өглөө тэгэл 7-д очиж ажиллая гэл оройд 7-д тарсан чинь 250 марк авдаг юм да. Янзын сайхан. Тэгээд тэр чин болоогүй тухайн үед чин бас нөгөө Германд байхдаа тэр дүү мөгөө авчирсан бас төрсөн хөргөн мөргөний авчирсан Герман ч баг фамили ирсэн байсан юм чинь. Тэгээд нөгөө тэд нар чинь баг мөнгө хийхтэй шүү дээ тийм ээ. Тэгэл тэр нэг Герман ажил барилгын ажилд орсон. Би ч өөрөө барилга сурч байсан шүү дээ. Трест одоо техникийн сургуулийн барилгын ангид нь барилга сурч байсан байхгүй. Тэгэл тэнд барилга дээр ажилд ороод ядчихад фундамент Германч нөгөө газар байхгүй болохоор ингэж ухтгүй яг ингэж доош ухдаг. Тэгэл ингэж 1 метр ухаад тэр ханаа баттгаал тэгэл доош ухдаг байхгүй тийм. Тэрийг хийгээл тэгээ сүүлдээ тэн дээр нэлийн гарсчин байсан чинь Монголоос 2 найз ирсэн. Машин аваа гэдгийг 92 он тэр хаврлагтай. Тэгэл тэр хоёр чи 2 нэг өвгөн бенз нэг нь 2000 маркаар аваад нэг нь 2500-аар авчлаа. Аваад явсан. Тэгэд би ч нөгөө мэдээ захмахаар нь явал хэлмэрцгээд туслаад авч өгч явуулаад тэгэл өөрх нөгөө л очрлоод Улаанбаатар руу ярина өстө тэр цаагсаа бүтэн сөдрөл бараг 6 цаг хүлээж ирсэн шүү дээ. Хүлээж байгаа л ярьсан чинь. Mercedes Benz гэдэг машин чинь энд $5,000 хүрч ийн гэл. Тэгэл тооцоод үтсэн чинь нөгөө хоёрыг чинь би мэдчихэм чи 2000-аар авсан. Яа янзын явж байна. Тухай доллар ханш шид байсан. Хавар явдаг хэрэг гэлдэг.
Тэгээ би чинь бас нэг жолооны курс суудсан байсан юм аа. Тэгээ үнэхээр аваагүй болохоос биш жолооны курстэй явцсан машин бас барьчихна. Тэгэл хаварч боллоо хөлж захтнаад эхэллээ нутагт санагдлаа тий. Тэгээ мөнгөч бас нэг гайгүй ажиллаад ирсэн би чинь 7 хоног өмнөд бас гайгүй авчаад байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө цагиралдаа чилээ тэгсэн чи манай захирал чинь надад амар сайн болцоо. Ягаад гэвэл би чи Оросоор гадар нэг январ л гадар нэг Югославд ч бас Оросоор ирчдэг. Баахан бас нэг Югославд бригадир болсон байгаа шүү дээ би чинь бас 10 хүнтэй. Тэгсэн чинь огоо одоо ингээд яг зуны барилгын сисоглох гэж шүү дээ чи. Би 2-7 хоногийн жилээ. Эренгуудаа наадах зун чинь хоёлаа алж гэнэ. Тэгээ бас болоогүй захирлаасаа мөнгө төгрөг зээлээ. Тэгээ би чинь 2 машин аваад Монгол руу явж. Герман дундуур ороод Польшийн зам Брест биш үү одоо Украины нутагтай одоо тэр үед Оросын нутаг байсан. Брестээс тухайн үед одоо 40 тонны контейнер Монгол руу 40 тонны контейнерээс ордог байсан шүү дээ. 5 тонны контейнер. Тэгээд Улаан-Удын талцын хүртэл очиад Улаан-Удын талцыгаас унж Монгол руу орж ирж байгаа. Тэр чинь одоо тэгэл 92 он гэдэг чи хизээ орж ирсэн юм байна. Тэгэл нэг хүрээд ирсэн чи юу вэ? Монголд бенз явж байгаа. Тэр бензийн тухай дээр үед нэг Зэдэн бол Филатова, Зэдэн бол эдний л ундаг яг тэр маркийн бенз багхгүй юу? Тэр чи одоо тухай 73, 72 оны л машинууд гэсэн үг шүү дээ. 90 он гэхээр бараг л 30 жил болсон машин тэрийг бид нар чинь оруулж ирж байгаа байхгүй юу? Glücklich sein, das wäre das Ende. Meine Träume haben einen Namen. Meine Träume haben ein Gesicht. Meine Träume und woher sie immer kamen. Meine Träume. Зам өдөр очсон ч өө элс мэлс намтагтаад ер нь машин зарагдах шин чадлага. Тэгээ манай дүүгийн нөхөр нь хэлийн зэрэгт ажилладаг байсан. Тэгсэн чинь доронтын хавиргаар хил нээгдлээ гэж шүү. Тэр үдсэн 4-2-7 хоног үлрэлийн чанартай нэгээл хаагддаг шүү дээ. Тэнгууд нөгөө хоёр машинаа зүгээр аваад доронтоо тавьчлаа. Тэгэл яг хил дээр тэр чинь намрын нээл дээр очсон шиг санаж байна. Очоод тэр чинь нэг хар хөх шар өнгөтэй машин байсан юм аа. Тэгэл хар хөхөө унаал очлоо. Тэр үед чинь анхны хилийн нээлтгээд нөгөө хавирга өртөө одоо хавиргын бомб шүү дээ. Өө нөгөө айл болгон гэр хоолны гэр гаргацсан цаа. Өө тэр чинь бараг л зүгээр найр наадав юу болж байгаа бүү мэдээ. Тэгээд нөгөө төмрөө гаргаж, нөгөө арь ширээ гаргаж. Тэгэл манай дүү чи хилийн зэргийг болохоор унаалууллаа. Тухайд чинь бас бид нар чинь дундын цоонд оруулж машина тавьдаг. Очсон чи ерөөсө ганц бенз өгдөггүй. Дандаа буруу өрүүлтэд оронтойч нэг Владивостокоос их машин оруулж ирдэг гэсэн юм байна. Дандаа буруу өрүүлтэд нэг Япон машин. Тэгээ хар хөнгөн бенз гараад ирсэн чи Японууд нэг хятадч яста нэг сахар дээр оруулдаг шиг зүгээр шаваад ирж байгаа. Бенз гэл. Тэгэл тоо хэлнэ, тоог нь ойлгодгоо. Тэр тухайд чи одоо би түм гэдэг тоог чи мэддэггүй байлаа шүү дээ, тэ. 28 төмөл гэн 30 төмөл гэнж ямар тоо хэлээд 100000 гэд үлдсэн чинь 280,000 300,000 юа. Тэрийн тооцоод үтсэн чинь 40,000 доллар болоод тахгүй юу? Үнэмшихгүй байгаа шүү дээ. Би чинь нэг 5-10 жин бодсон 2000-аар ядаж авсан байдаг. 2000 марк гэдгсэн тухайн нэг 1200-300 доллар байхгүй да. Тэгэл 2 өдөр бодлоо. Тэгээд тэр чинь бенз өчсөн болох тэр нэг хилийн цэргийн дарга марх чинь бас бенз унах сонирхолтой. Тэр чинь нэг 2 хил байгаа дундын зоонд нэг машин зогсож байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ хурандаага унаад цаашаа арашаад гэдэг нэг хэтийн хилд орсон чинь Германаас ирээд тэгсэн нь арашаад амар харагцсан. Би ч мөр 1919 онд очсон юм шиг нөгөө ядчих тэнд чинь гэрүүд нь бүрээсгүй. Тэгээ 2 гэрмэр холбогдсон. Тэгээ нэг хоолны гэрмэрт орсон чинь хахтуу юм одоо нэг
төмпөнд хамаг юм нулимж үлмэл доошо хийгээл те. Ингээл яг бүр би тэгчвэл Германаас ирж байгаа шууд нөгөө хятад орж үзээгүй хүн шүү дээ. Нөгөө хар цагаан телевизээр үзэж байгаа өнгөт телевизээр үздэг юм чинь нэг үтсэн чинь тэнд очиад буцаад нөгөө цагаараа хэлдэг юм шиг юм дээр очсон байгаа аахгүй. Тэгээд дундын зоондоо ингээл машиндаа сууж явахгүй. Тэгсэн чинь гаднаас тогтог шилдэгшэл Монгол гэсэн чинь хоёр бүрийсэн хоёр хятад нөгөө юу гэдэгс нөгөө малгай хоёр өмссөн гэсэн. Араад ард суулаа за яах юм гэсэн чи авъя л гэж. Мөнгө чи анагаа гэсэн чи ингээл онгол гэсэн нөгөө мөнгөө ингээ скотч. Скотчтод. За эхний машин чи өгчий гэл 280,000 яваа. 28 түн гэсэн үг те. Тэгэл эхлээд амар сериусны тоолж өсөлтөй салдаг. Тэгэл маргааш өдөр бид 69-тэй байсан. 69-ээр бол онгоцоор Улаанбаатар зэрэг 8 шаргач дөнгөж өөрхий ажиллаж ирсэн. Тэгтэл 280,000 юан авчрахад 8 шаргын ханш хэлбэлж байгаа шүү дээ. Тэгээ амар энэ тэгээд нөгөө төгрөг чинь 500 төгрөг 1000 бас гараагүй байсан баг. Шуудаа болдох юм байгаа байж тээ. Тэгэл маргааш нь зүгээр өмссөн байж маргааш шууд очиод нөгөөдөл бас ирээд авчиж байгаа юм чинь. Тэгээд юу вэ нөгөө хүн чинь тасарддаг юм байгаа шүү. Тэгэл энэ дээрэл өрхий тухайд энэ чинь бар ресторан юу байсан тэгэл Германд очиод Ахаад 20-25% нуглаач. Тэглгүй яадаг юм бэ? 2000-аар авсан юм аа чи тэгээ 1200-аар авсан юм аа чи чинь баг тэнд чинь $30,000 болж байгаа юм чинь. Тухайд 80 юан байсан байхгүй. Тэгээ 280 гэж 8 төгрөг хэд болох юм бэ? Юан чи ер нь тэгж хэлбэлцсэнгүй шүү дээ. $40,000 болчихж шүү дээ. Бараг нэгэн шүү дээ. Тийм биш. Тэгэл нөгөө чинь энд чинь бас л тараа штэ идэж юун залууж байсныг хэлэхүү бас л тараа штэ. Тэгээд тухайд одоо манай энэ эхнэр Германд Ройтлинг гэж хот сурдаг байсан. Одоо экспорт академи гэдэг. Тэгсэн чинь тэдний ангид нэг сурж ирсэн нэг залуу чамтай танилцсан гэсэн гинэ юу гэдэг юм Монгол руу ер нь бизнес хийгээд. Одоо Клаус гэдэг нэг шар өндөр залуу ирлээ. Хоёулаа уулзаал яриад. Тэгэл яг би ч нөгөө хятадж байгаа машиныхаа бизнес яриад ингэж байгаа тэгж байгаа юм гэсэн чинь. Би хамтарч хийгийнэ. Одоо юу эрэхтэй гэхээр би ч нөгөө бэлэн $50,000 тавь. Ширээн дээр $50,000 тавьчихлаа. Тэгсэн чинь Клаус өөрхөө шоконд ордог юм. Бэлэн $50,000 ширээн дээр би маргааш 11 төрөө дээр хэлэх чинь тэгээд гэл. Тэгэл үжсэн чи маргааш 11 цагт нөгөө тэгсэн зангаа манга өссөн. Сэмгэр бас нэг тэр үеч одоо портфолио гэж үүдэх штэ тий. Тийм цүн хүн хөрцөө орж ирж байна. Тэгээ 11-т тэдний ангийнхан бүгдээр хичээж явцсан тэдний түн баг. Нөгөөх нь ширээн дээр $50,000. Тэгээ бит хоёр $50,000 аваа. Тэгээ надад амар болчихж байгаа байхгүй. Нэгд манай хүн чинь машинтай BMW 500 доо хоёрт нөгөө тэр Штутгарт ч одоо тэр Ройтлинг гэдэг юуны түүн багхгүй. Тэгээ найзууд нь бас машины ченжүүд одоо машин зардаг мардаг. Тэгэхээр Герман хүнтэй ч хамтарчлаа надад айгүй амар. Тэгээл яваал юу вэ $100,000 чинь шажигнуулчихдаг юм байгаа. Тэгээл Клаус утгаар чинь 50 гээл анх машины бизнес. Тэгээл тэр үед чинь буцаал одоо тэр үед яа харахгүй л бас л талцэл байчуулаад талцахаас нөгөөдөлж жуунаал ингээл тэгэж явал. Тэгэл Монголд ирсэн чи юу вэ? Монгол чинь Герман машинаар дүрч өгдөг шүү дээ. Би чинь дандаа бенз авч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь л Audi, BMW, Ford байхгүй машин алгаа. Нөгөө нэг дорнодын хавиргын өртөө чинь хөрхөзөл нэг улирлын чанартай онгож байгаа шүү дээ, тий. Тэгэл дараагийнх нь улирлалтаар л ирж байгаа байлгүй дээ энэ чинь, тий. Тэгэл үрээд ирсэн чи өстой 0 Герман машин. Нөгөө мөөргө юу чинь ховорхон болчихсон. Нөгөө цагаан машин чинь. Тэгэл хүмүүс сүүлдээ машин руу цовсон шүү дээ. Өстой хөлтөө үлгүү юу ч үлээ. Тэгэл тэр үе чинь машин чи амар явсан. Тэгэл би ч явахдаа нөгөө нэг бенз зарцсан хятадууд ч байсан нөгөө манжуурын тэд нартай уулзаа тэд нар ч сайн машин би ч дандаа сайн машин авч байгаа юм чинь. Тэгэл бенз зараад сүүлдээ эс зараад тэгэл их гайгүй явж байгаа л нэлийн гайгүй явсан тэрсэн. Тэгэл 10-20 л хэрэгдүүлчихэж байгаа юм чинь. Тэгээд тэр чинь мэдээж хилийн зэрэгт өгдөг юм тийм үстэй. Тэгээд гаргаж байгаа юм чинь. Тэгэл тэр чинь бараг л тэгэл их юм болдог байсан дөө тэгээ өрхөө. Бүгдээрээ л амьдрахын тулд ууг нь яг тэр үед нь зөв бодлого байгаа. Тэр чинь Монголын бүтээгдэхүүн биш машин чинь. Тийм биш дээ. Монголын мөнгө биш.
Тэ? Германд бараг л одоо бүр 20 30 жил болцсон бүр машиныг л бид нар үнэтэй зараад тэндээс нь хин очиж байгаа гэхээр монголчууд л очиж байгаа байхгүй. Тэр мөнгө ерөөсөө л Монголд үлдчихэж байгаа шүү дээ. Тэрэн дээр заавал хориг мориг тавиал инээ тэрэгээл тэрнээс л зүгээр шууд зүгээр заруулсан бол өнөөдөр хичнээн ч Монгол мөнгөтэй болчих байсан биз. Тэгэхээр л энэ улс төр гэдэг бол тэгэл дандаа буруу бодлого хийгээл тэрнээсээ болоо сүулдэ битэр тэр хэлийн зэрэг мөнгө өгдөг нь одоо авилах шиг л юм харагдчихжээ шүү дээ тийм үү. Тэгэхээр бүр тэндээс эхэлж тэр энэ систем чинь бас тодорхой хэмжээгээр цохиж байгаа юм шиг харагдаж байгаа шүү дээ. Айгуу хийгээд хөрөмтөл чинь бас нэг 400-500 мянган доллар болоод ирсэн дороо шүү дээ тийм үү. Хэдийг хэд тулж байгаа билээ дээ. Тэгээ сүүлдээ бид нар чинь нөгөө хямдхан машин чинь зарагдахаа бол үнэтэй машин л ороод одоо сүүлийн бух гэж яриад байдаг шүү. S100 стриж чойшнэр зэрэгсэн зарчихсан байхгүй. 93 онд. Сайн бай зарсан. Зөвлөн дээр зарсан барсан юм бол тэр нэг кинонууд гардаг шиг бишээ. Эсвэл гоё. Би бол тэгс нэг будалцаа хил дээр очил тиймтэй ерөөсөө тарлж үзээгүй. Гол асуудал бол одоо сайн баригаатай сайн хүмүүстэй ажиллаж исэн болохоор ер нь их дажгүй явж исэн. Тэгээд тэр үед нөгөө 95 онд зурус 1 гээд хэлийн зэрэг чинь амар юм гарахгүй юу? Тэгээд бид нар чинь бүр одоо цэргүүдэд буудах эрхийг нөгөөд тий? Буудах эрхийг өгчөж байгаа шүү дээ. Тэнгуутаа нөгөөдөл чинь бас санамсаргүй буудаад хөөгтөөд чинь буудах эрх авсан чинь тэнсэн сумын таньдаг мэндэ хүмүүс насар 2 хүн нас орцсон. Тэгээд сүүлдээ би чинь нөгөө явахдаа айгүй олуулаа яванд хүний амьд хөрч магтгүй болигээд ерөнхийдөө энэ машины бизнес болохгүй юм байна. Одоо ингээ буудалцаад сүүлдээ буудаан болвол яах ингээ тэгээ болж ийсэн. 1995 8 хийж хөрөнгөж мөнгөцсөн гайгүйхан бил бинчэнтэй болсон монголчууд гадаадаас машин зөөсөөр байлаа. Ашигч машина зөөсөөр 400-өөс 500 мянган доллартай боллоо. Гэхдээ сайнны хажуугаар саар гихчээр хар үйл явдлууд араасаа гарч ирлээ. Амьдрал хөөсөн монголчууд алуулж эхлэв. Машин зөөж яваад буудуулж өгсөн монголчуудын тоог өнөөдөр гарах боломжгүй. Тухайн үед хүнээ тоолж чаддгүй байсан монголчууд ам өргөцснийг нь бүрч тоолох боломжгүй. Энэхүү эмгэнэлт үйл явдлууд түүнийг энэ бизнесээ орхиход хүргэлээ.